залуучуудаа та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр цэцрал далай жаргал сувгийн шинэ дугаарыг яг одоо та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгэхээр англи хэлний дүрмэн дээр маш энгийн мөртлөө толгой эргэлзүүлсэн нэгэн одоо сэдвийг өнөөдөр сонгож авсан. Тэгэхээр зөвхөн одоо би энэ дээр алддаг их олон удаа ингээ эргэлзээд байсан болов гэсэн чинь бас Америкчүүдийн хувьд ч гэсэн бас өөрсдөө энэ дээр их алдаа гаргадаг. За ер нь олон хүмүүсийн толгойг эргүүлдэг. Гэхдээ маш амархан ийм зүйл дараад нь сурсны дараа бол их амархан санагдсан. Тэгэхээр өгтөр буюу яг өгүүлбэрээ холбож хэлж байгаа үедээ аль үед нь to гэдэг өгтөрийг ашиглах юм бэ? Аль үед нь for гэдгийг ашиглах юм бэ гэд эргэлзэж байгаа бол өнөөдрийн бичлэгийг анхааралтай үзээрэй. Ердөө энэ 6 жишээн дээр маш ойлгомжтой тайлбарлаад хэлээд өгье. Тэгэхээр энэ жишээнүүдийн зарим өгүүлбэрийг би English Listen for You гэдэг YouTube англи хэл дээрх сувгаас авсан байгаа. За хамгийн ихэнд нь хоёр одоо энэ өгтөр үгээ ерөнхийд нь яг ойлгомжтой болгох үүднээс тайлбарлая. За to гэдэг өгтөрийг ашиглаж байгаа тохиолдол ямар тохиолдолд илүү ашиглах вэ гэхээр transfer, exchange гэхээр энэ ямар нэг байдлаар одоо шилжүүлэг хийж шилжүүлж өгж байгаа. За эсвэл харилцан солилцож байгаа ийм үйл явдал процессын үед энэ тийм өгүүлбэр байх юм бол to гэдэг өгтөрийг ашиглах нь байна. За харин for гэдгийг ямар үед ашиглах вэ гэхээр одоо хин нэгэнд давуу тал болох, сайн тал болох тийм өгүүлбэр байх юм бол for гэдгийг ашиглах байгаа. За ингээд жишээнүүдээ 6 өгүүлбэрийг хамтдаа харъя. Эндээс шууд та ойлгоно гэж бодож байна. За номер 1-т нь I made this song to you гэх үү, for you гэх үү. За энэ дээр хүн танд зориулаад одоо би энэ дууг танд зориулж ингээ хийсэн гэхээр энэ мэдээж хэрэг сайн тал benefit good гэдэг энэ хэсэгт орох нь тодорхой. Тэгэхээр I made this song for you гэж орох байна. За дараагийнх нь бол хоёр дахь өгүүлбэр I give the beer to her гэх үү, for her гэх үү. За энэ дээр та сайн бодоорой. Тэгэхээр энэ P одоо би тэр эмэгтэйд P өгсөн гэд өнгөрсөн цаг дээр хилэгдэж байгаа энэ өгүүлбэр бол P өгөлцөж авалцж байгаа, шилжүүлж өгж байгаа тийм процесс. Тэгэхээр энэ дээр transfer буюу одоо transfer exchange буюу to гэдэг өгтөр ашиглагдана гэсэн үг. Тэгэхээр I give the beer to her. За 3 дахь өгүүлбэр. За эхний хоёр өгүүлбэр бол өнгөрсөн цаг дээр байгааг та харсан бах. За харин 3 4 дахь өгүүлбэр бол ирээдүйн цаг дээрх өгүүлбэрүүд. За тэгэхээр 3-т нь I'm going to talk to you гэх үү, for you гэх үү. Тэгэхээр би ингээд чамтай удахгүй одоо би чамтай ярилцсанаа гэдэг энэ өгүүлбэр дээр яриан дээр хүмүүс хоорондоо харилцдаг тий. Тэрнээс биш ганцаараа ярих юм бол тэрийг хүн хүнтэй ярилцж байгаа гэдэг ярилцлага бол биш. Тийм болохоор харилцан ярилцж байгаа гэдэг утгаараа exchange гэдэг энэ хэсэгт ороод to гэж орох хэрэгтэй болно гэсэн үг. Тэгэхээр I'm going to talk to you. За дөрөвдүгээр өгүүлбэр I will do that to you гэх үү, эсвэл for you гэх үү. Та юу гэж бодож байна? Тэгэхээр энэ дээр би одоо үүнийг чиний төлөө хийнэ гэхээр мэдээж одоо хин нэг нь чиний төлөө, миний төлөө зүйл хийж байгаа үед энэ сайн одоо benefit буюу good гэдэг энэ хэсэгт орохоор for гэдэг өгтөөр ашиглах болно гэсэн үг. Тэгэхээр I will do that for you. За 6 дахь өгүүлбэр 6 7 дахь нь бол present simple цаг байгаа. Тэгэхээр энгийн одоо байнгын үргэлжилдэг ерөнхийдөө яг одоо 7 хоног эсвэл сар эсвэл жил ер нь ингээд тогтмол хийгддэг зүйлсийг яг одоо энгийн present simple цаг дээр бичдэг. Тэгэхээр үргэлж одоо дуу дуулдаг үед одоо жишээ нь би энэ дууг дуулдаг, чамд зориулж энэ дууг дуулдаг гэж байгаа үед I sing to you гэх үү, I sing for you гэх үү. За энэ болохоор танд зориулж байгаа учраас for гэдэг энэ benefit good гэдэг хэсэг ойлгомжтой ах гэж бодож байна. За хамгийн сүүлийн өгүүлбэр I go for school гэх үү, эсвэл I go to school гэх үү. Тэгэхээр мэдээж сургууль руу таны бие нэг ясны трансфер хийгдэж байгаа.
шилжүүлэг хийгдэж байгаа. Сургуультаа тий ингээд exchange transfer гэдэг энэ хэсэгт буюу to гэдгийг ашиглана гэсэн үг. За ингээд ойлгомжтой байх гэж бодож байна. Тэгэхээр та өгүүлбэртээ за to гэж ашиглах уу, for гэж ашиглах уу гэж эргэлзэж байгаа бол яг тэр өгүүлбэрийнхаа утгыг нийтэд нь бодоод за энэ өгүүлбэрт ямар утгатай байгаа вэ? За давуу тал, сайн тал танд байна уу? За эсвэл энэ нь ямар нэг байдлаар солилцоо хийж байгаа. За эсвэл шилжүүлж өгж байгаа зүйл байж болох уу гэдэг дээр харахад л ингээд ойлгомжтой алийг нь сонгож бичих үү гэдэг шууд танд ойлгомжтой байх ба. Ингээд анхаарлаа хандуулсан та нартай баярлалаа. Дараагийн 7 хоногт уулзъя, баяр таа.